Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газар үзүүлж байна. Аялал жуулчлал соёл спорт залуучуудын яамнаас 2024 оны 11-р сарыг соёлын бүтээл сар 2024 аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газар биеийн тамир спортыг дэмжих сар болгож биеийн тамир спортын олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Үүний хүрээнд биеийн тамир спортын газрын шигшээ баг тамирчид болон дасгалжуулагч нарыг танилцуулж байна. Оюун болд дасгалжуулагчтай боксинг клубын баг тамирчид. Багш дасгалжуулагч болдын оюун болд нь биеийн тамир спортын газарт 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр бокс спортоор шавнараа бэлтгэн дасгалжуулж маш олон амжилтыг үзүүлж аймаг орон нутаг хийгээд Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж яваа чадварлаг багш дасгалжуулагч юм а. Тус клубын 2024 онд гаргасан амжилтыг дурдвал 2024 оны 4 сарын 1-ээс 6-нд Дархан уул аймаг зохиогдсон залуучуудын Монгол улсын аврах шалгаруулах боксинг тэмцээний эмэгтэй 70 кг-ийн жинд инх гэрэл төрүүлж алтан медаль. 2024 оны 4-р сарын 21-ээс 4-р сарын 28-нд Өмнө Говь аймагт зохиогдсон өсвөрийн Монгол улсын аврах шалгаруулах боксинг тэмцээнд эмэгтэй нэмэх 63 кг-ийн жинд инх гэрэл төрүүлж алтан медаль, эрэгтэй 54 кг-ийн жинд мөнх эрдэнэ төрүүлж алтан медаль. 2024 онд боксийн насан туршидын улсын аврах шалгаруулах тэмцээнд инх төр 63.5 кг-ийн жинд алтан медаль. 2024 оны 5 сарын 10-наас 18-ны өдрүүдэд Нидерланд улсын Эндховен хотноо зохион байгуулагдсан Эндховен Cup олон улсын A зэрэглэлийн тэмцээнээс олон улсын хэмжээний мастер инх төр эрэгтэйчүүдийн 63.5 кг-ийн жинд мөнгөн медаль. 2024 оны 6 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд бүгд найрамдах Казахстан улсын Алматы хотод зохиогдсон өсвөрийн боксчдын олон улсын тэмцээнд мөнх эрдэнэ мөнгөн медаль. 2024 оны 8 сарын 6-наас 10-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн спортын 10 дугаар их наадмын боксийн төрөлд бэлгүүн болд хүрэл медаль. 2024 оны 9 сарын 23-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн боксийн холбооноос анх удаа Монгол улсад зохион байгуулсан World Cup буюу дэлхийн цом олон улсын тэмцээнд инх төр хүрэл медаль хүртсэн зэрэг зөвхөн 2024 онд ийм амжилтыг үзүүлээд байна. Бат Эрдэнэ дасгалжуулагчтай жудо бүхийн тамирчид. Лавсран овогтой Бат Эрдэнэ нь Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газарт 1 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд жудо бөхөөр хүүхэд залуучуудыг бэлтгэн дасгалжуулж байна. Тэд 2024 онд жудо бүхийн өсвөр үеийн хангайн бүсийн аврах шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байрыг эзэлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Чөлөөт бүхийн спортын мастер цолтой Жарантайн Баасан Бат нь биеийн тамир спортын газарт 3 дахь жилдээ ажиллаж байна. Түүний шавнар 2024 онд улсын аврах шалгаруулах чөлөөт бүхийн тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль, Эрдэнэт хот, Сэлэнгэ аймаг, Говь Алтай аймгийн олон хотын тэмцээнээс 6 алт, 8 мөнгө, 16 хүрэл медалийг хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Волейболын спортын мастер цолтой Сайн Жаргалын Идэр Баясгалан нь Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газарт 3 дахь жилдээ ажиллаж байна. Түүний шавнарын 2024 онд гаргасан амжилтуудаас дурдвал эдэрчүүдийн аймгийн аврах шалгаруулах тэмцээний эрэгтэй тэргүүн байр, эдэрчүүдийн улсын аврах шалгаруулах хангаан бүс тэмцээнд эрэгтэй дэд байр, эмэгтэй тэргүүн байр, U14 аймгийн аврах шалгаруулах тэмцээнд эрэгтэй тэргүүн байр, Эрдэнэ мандал Cup U18 тэмцээний эрэгтэй тэргүүн байр, эмэгтэй тусгай байр, Отгонбалт боксийн нэрэмжит U14 аймгийн аврах шалгаруулах тэмцээний эрэгтэй дэд байрыг тус эзэлсэн амжилтыг үзүүлээд байна. Спортын мастер Балчнамын мөнх эрдэнэ багштай үндэсний сур Байд Харваны баг тамирчид. Мөнх эрдэнэ багш нь аймгийн биеийн тамир спортын газарт 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хүүхэд залуучуудыг үндэсний сур Байд Харвагаар хичээллүүлэн ажиллаж байна. Түүний шавнарын 2024 онд гаргасан амжилтуудаас дурдвал 2024 оны 4-р сарын 1-2-нд Ховд аймагт зохиогдсон Байд Харваны баруун бүсийн аврах шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Мөн ардын хувьсгалын 103 жилийн үндэсний их баяр наадмын үндэсний сурын өсвөрийн харваанаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 4 медаль хүртсэн. Улсын аврах шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль, улсын нээлттэй харваанаас алт 2, мөнгө 1, хүрэл 3, улсын отго харваанаас 4 хүрэл медаль хүртсэн зэрэг нийт 16 медальт байр шалгарсан томоохон амжилтыг үзүүлээд байгаа юм. Мөн үндэсний сурын насан туршидтээс спортын мастрын болцлыг 3 харваач, спортын дэд мастрын болцлыг 3 харваач биелүүлсэн амжилт үзүүлсэн байна. Багш дасгалжуулагч Баасан Жаргал Ичин хорлоо нарын хичээлүүлж буй улсын спортын баг тамирчид.
Баасан жаргал Ичин хорлоо нарн аймгийн биеийн тамир спортын газарт нэгдэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 100 гаруй хүүхдүүдийг усан спортод хамруулж өнөөдрийн хүртэл тасралтгүй бэлтгэл сургалтыг явуулж байна. Тэд 2024 оны 7 сарын 2-нд бид сэлж сурлаа үзүүлэх тоглолт уралдаан тэмцээнийг зохион байгуулж эцэг эхчүүдтэй сурсан мэдсэн зүйлээ тайлхнасан. Мөн тэд Эрдэнэт хот хангарт клубын нэрэмжит өсвөр үеийн усан сэлтийн тэмцээнд нийт 2 удаагийн уралдаанд оролцож багийн дүнгээр 9-р байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсэн юм а. Ийхүү Баян Хонгор аймгийн биеийн тамир спортын газрын багш дасгалжуулагчдын хичээлүүлж буй дугуйлан секс тэдний гаргасан амжилтуудыг та бүхэндээ сонирдууллаа. Цаашид хүн бүхэн биеийн тамир спортын үйлчилгээ үзүүлэх төрийн бас байгууллага хувийн хвшлийн түвшлэлд суурилсан нээлттэй уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, спортоор хичээллэхийг уриалж байна. Баян Хонгор аймгийн биеийн тамир спортын газраас үзүүлэлээ.